Одоо энэ альтермарыг л авчихлаа. Та энэ альтермар дайнд өмөрөх болсон шүү дээ. Хэлчихгүй. Тэгсэн чинь манай аваач. Авц. Тэгээ авчихад тэгэл. За одоо төрүүлэх юм үст. Би авдгийг авлаа. Одоо төрүүлэгдгийг төрүүлэх гэдэг. Тэнгүүд ч энэ. Тэгэл ерөөсөө тэгэл ингээд өдөр болгоо альтермар төрүүлэх үст. Сошиал орно. Тэгсэн чинь манай нэг одоо баяраа гэд найз. За дугаараа том шалгалт гэрлээ. Түүний уйсан төрийн төмөө ихийг хэр алцмарыг уйсан. Дараа нь юу уйсан. Хөрмөр за яг өөрөө уйсан. Халиумарыг уйсан. Одоо ингээд дөрөвдөх нь дугаараа шалгалт өгөх боллоо гэж пост хийчихсэн. Тэгэл доор нь ингээд орохтой зэрэг чинь. Одоо өстой яаж үйдгийг нь харыг том яриад байдаг. Тэгээ би сошиалоос хайсан шүү дээ. Нэгээс яг бүр орж чадахгүй юм чи орохоор ингээд нээрвтэл. Тэгэл ингээд бүтэн ойртой орохгүй нөгөөх нь давхихаасаа өмнө нөгөөх нь хөл гар нь янз бүр болж. Донт сунгоо аваа сайхан төрүүлэл байсан маргааш нь хөсөлчихэд нөгөө төр нь боссон чи. Гоо төлөв бомбац. Зүгээр стаг бүр бараг харамга. За ингээд зурхаа дээр яг аль нь төрүүлэх үзээд тусан камераас удаа та бүхэнд харуулж байна. За ингээд Ховртой аймгийн Шаргал сумын хаяад Монгол улсын додмондоо яаж за дөлгөө ногоомрыг ард дээр наваач одоо хуусаа Монгол улсын додмондоо Бачууны ерөөсийн Монгол улсын додмондоо уяач хатваасан материалын урдан алтармөр Монгол төрийн их баяр нааданд 2 төрүүлэн дайн мандаа төмний их боллоо. 2 төрүүлсэн 2 морьтой дөлгөө ногоомрын их аман үзэн дуртад наадамчин олноо баясгалаа. Энэ улаан дээлчийг танил гэж шүү. Та ер нь яа дандаа юм улаан дээл өмсдөг юм? Одоо улаан дээл өмсөхөр одоо цагаан хил ам хөрөхгүйгээд анх улаан дээл 12 онд нэг 2 улаан дээл хийлээсэн. Тэгээд нэг нь бүр муудаад яасан оёо моёгоор хамтраад болохоос тэгээд энэ улаан дээлийг одоо тэгэхээр 12 оноос хэдэн жил 14 жил өмсөж чинь тэгэл одоо ганц дээлтэй болчихлоо. Би таныг ингээ олон улаан дээлтэй гэсэн чинь нэг дээлээ л өмсөд байгаа тий. Сагуулж. Тэгээд энэ шар бүстэйгээ энэ улаан дээлтэй. Энэ шар бүс. Энэ шар бүс 2008 онд юм аа. Нөгөө үрмэрийг соёолон бахад манай тухайн үед надад хүүхэд байхад хичээл эрхлэгч байсан. Дашичэр гэдэг хүн байсан. Одоо охин болсон та. Тэр хүн надыг зурагтаар харчаад манай шав уяач болсон мэр гэдэг надад авчирч бэлгэн төгссөн. Тэгээд одоо тэрнээс чи хойш 8 оноос хойш хэдэн жил юм бэ? 18 жил бүсэлсэн. Би одоо гангараан чин бүсээ бүсэлдэг. Одоо гоё л доо чин бүсээ бүсэлдэг юм ганц дээл. Тэгээ ганц бүстэй. Тэгээд би нөгөө нэлээ тийм сахлаггүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан. 7 хоногт нэг хичээл эрхлэгч өрөөнд ордог. Тэгсээр аваад нөгөө багш маань хаврах юм надад бүр татна чих юм уу танил болсон. Хоногшсон. Тэгээд зургатаар харангуудаа таниад иржсэн юм. Улсын гавьяат малчин салварцсан тийм ээ. Тэгээд гавьяат малчин цалаа төрийн наадмын төрүүгээр нялаалаа да. Тэглээ одоо сайхан байлаа. Одоо төрийн наадамд их мөр төрүүлээ. Тэгээд их мөр төрүүлэгч одоо наадмаа авч ийн гэдэг байна. Монголын анхны онлайн малын нэмийн сан Мандаа эцэг юм байна. Та захиал бид хүргэн 7720 1010. Ямар төвхтэй азарх чи уралдаад одоо нэг 120 жил болж байгаа төвхт. Ихмэр чи одоо хүн мөрийг гаршуулад уралдаж ихснээс хойш одоо яг тодорхой байхгүй. Одоо наадам төр төсний наадам ихсэн цагаас хойш ихмэр саяхан болтол энэ ихмэр дунд насгээс оёолон бага нас гэдэг залангуур уралж ирсэн. Тэр учраас их насны мөр төрүүлэхээр наадмаа авдаг. Их насны мөр төрүүлсэн хүн айлын хойморт дараа жилийн хүртэл суудаг гэж тийм нэг бичгтэйг хууль одоо уламжил гэх юм уу тийм
тогтож ирсэн л байдаг л та. Тэгээд ингээд сайхан алтармар төрүүлээд одоо манай Ерөөлт маань нэг төрүүлгээд нэг ам хөзүүлэгдсэн байсан. Тэр сайхан хурдан буйныг би уяа тэгээд төрийн наадам төрүүлж төрийн дайн төмөх боллоо. Тэгээд хүрм марыг би чи 2 дараалан төрүүлгээд дайн төмөх болсон. Тэгээд тэрнээс хойш энэ жил 13 жил болж байгаа. Тэгээд дайн төмөх 13 жилийн дараа төрлөөдөө одоо Батэрдэн дүүдээ одоо энэ алтар марыг л санал болгосон юм л да. Тэгээд авч яваад энийг энэ л төрүүлэхмөр байна гэж. Одоо нэг хямарцсан дайн төмөх болчихмөр байна гэсэн. Тэгээд энэ алтар марыг аваад тэгээд сайхан өснөр болоод төрүүллээ. Тэгээ морь төрүүлнэ гэдэг чинь бас хэлж болохгүй дээ шүү дээ. Тэгээд энэ олон том бүгдээрээ л төрүүлэх гэж уралдаж байгаа. Тэгээд уяа хүлээ байна. Хүүхэд нь морь доголно, морь янз бүрийн эмгэг сон, янз бүрийн юм болно. Тэгээд өөрхийд заяа буйн төшөөд сайхан төрүүллээ дээ. 6 насны морь төрийн наадам төрүүлж яригдсан түүхэн зураг тань яж л да. Тэгээ энэ түүхийг бас тэр наадмыг дурсаж бас хучлаач гэж хүсэж байна. Ер нь ийм ингэж 6 насны морь харагдуулсан түүхтэй байж хэр олон байдаг юм болоо. Гэхдээ энэ ч ийм л юм л да. Анх морь эхлэх чинь олон морь барьж байгаа шүү дээ. Уяач болгоно л янз бүрийн морь олон морь барьж аваад тэгэл уйн. Тэгэл зарим нь явахгүй болно, 50 доголно тэгэл янз бүр болно. Тэгээ би нэг 10 орчим морь барьж авлаа. Тэгэл зарим нь хөлгөө янз бүр болоод тэгээ тавиал. Тэгэл яг энэ 6 морь үлдсэн. Тэгээд төрийн наадамдаа энэ 6 морьтой ирээд 6 морьтой ирээд зургуулангийн мордоосон. Тэгээд зургуулаа айрыг түрүү аваад ингээд төрийн наадамдаа сайхан оролдоод 100% амжилт үзүүлсэн. Нэг жилийн тийм түүхтэй. Тэгээд энэ эрлиз дээдийн эдгээр чи бол насаараа 6 нас боловч англи нь бас ондоо. Тэгээд хэр азар маань эрлиз дээд дам үзүүлсэн, хөрмөр маань төрүүлсэн. Хоёр дахь төрүүлж байгаа. Тийм. Дайн төмөх болж байгаа. Тэгээд энэ хүрэн соёолон улсад дам үзүүлээд энэ борн хязаал өөрөө эрлиз дундад дөрвөр ороод энэ хүрэн шүтлэн улсад тавлаад эрлиз дааганд хар дааг маань гуравлаад ингээд 6 одоо нэг дөрөв айр авсан сайхан болсон. Ийм түүхтэй байж юм байдаг юм болов? Мэдгүй сонсоогүй. Би харин бас сонсоогүй л байгаа. Энэ бол хэцүү байх л та. Яг олмор уяад нэг 200 310 одоо хэдмар уяад 6 мар тхийлээ болонго харагдуулж байгаа юм байдаг л байна. 6 адуу уян дээрээс мордуулаад 6 адуутай ирээд зургуулаа орно гэдэг бол хэцүү болоо л гэж бод. Давтагдшгүй түүх. За тэгээд бас энэ хоёр хөл гэх юм уу? Хөлгээ хэлвэл болох уу? Тий. Энэ бас түүхэн бас энэ одоо алдарт морин тойруулахын 3 төрүүлж нэг аригдсан тогруу алтай болох. Энэний төвх яасан гэхдээ зэрэг одоо би цэргээс ирчээ тойруулахад ажиллаж илаа. Тэгсэн чинь тогруу хөгшрөө тэжээлд орцсон байжгаад тэгээ нэг өглөө ажил дээр очсон чинь тогруу нүд амжсан. Тэгэл даваад дарга бид чинь хөргөө тогроонууд унчлаа гэл тэгэл хүндэтгэлтэй толгойг нь аваад баяу шүү хайрхан дээр морин торлог баяу шинт баяу шүү хайрхан дээр би тавиад зөв урд тул дээр байсан. Тэгсэн тойруулгын энэ өөрхөнгө морин торлогын адууч Батбаяр гэж хүн байсан. Адууч. Миний дүүрээс их морин дуртай буруу урд тулыг аваад хадгалчих гэсэн. Тэгээ над төгтөг. Тэгээ би чинь залууганч байсан 19-20 настай байсан. Тэгээд тэр одоо ах хүн хэлж байгаа юугаар одоо аваа тавьчихсан. Тэгээ яага буруу уртлыг авч байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь буруу уртлоор мор баринд шигт юм аа гэж хэлчихсэн тухай. Тэгээд ингээ хадгалагдаад ингээд ирсэн. Одоо эн чинь би чи 90 он цэргээс ирсэн хэрэг ч одоо хэдэн жил болж байгаа. 36 жил.
Тэгээ 36 жил болсон юм төвхтэй. Энд яаж юм одоо нөгөө бүсийг халзруулахгүй юм сайхан. Тэгэл ингээл өөрөө ингээ сэрүүн газар тавьчихаар ингээл хадчдаг юм байлээ. Тэгээд ингээд. Энэ морин тойролгын цав дээр халдсан солон гэж базархны хөлөөгөө тэгээд улсад 3 төрүүлж 4 баригдсан. 7 орсон алдартай газар. Тэгээд энэ би нөгөө морин тойролгод адууч юм байлаа. Тэгээд нэг солонгоч 19 нас хүрсэн байсан юм аа. Тэгээ нэг давхад утсан чинь солонгоо маань нэг уулын хажуу дээр чон барьцсан байна. Унагаад ингээд ажилтуулаад унгаад яатсан. Тэгээ давхад утсан чинь толгойг буруу урд толтой усад аваа явцсан. Тэгээд зөв урд төл нь үлдсэн байсан. Тэгэхээр нь бас яг бэлгшээлээ бодвол тэг ингээд авцсан. Одоо завдар халдсан чи хэдэн он үед юм те. 97-8 оны үед л. Бас л 27-8 жилийн төвхтэй. Тий. 97. Энийгээ та наадам болохоор ингээд аваад ирдэг юм те. Тий. Тэгээд энийг ингээд одоо Монгол хүн сүжгээр ихчээр тэгэл энэ хоёр алтан тортын юу ингээд бурхан шиг дахиад ингээд зүгөөд ингээд явж идэв. Тэгээ олон хурд буян дагуулах байлгүй дээ гэсэн Монгол хүний сүжгээр л явж байгаа. Нэг буян гарч юм уу тэгээд олон сайхан их төрүүллээ шүү дээ. Тий. Сайхан олон хурдан буянгууд төрж байна. Тэрж байна. Дуурах ер нь одоо морь бизнес мэдээж одоо баримжаал харахгүй юм л да. Барагцаал бол одоо нэг 50 гаргаадах бол хичнээн хараг төрөө авсан байт юм бэ. Нэг улс бусаас би өөрөөр нь тоолоогүй л дээ. Нэг 100 орчим ямарцсан авсан. Тэгээд би чинь бас олон хүний мөрөөйгөө анх морин одоо төрийн буюу морин дөрөлгөө яач байлаа. Дараа нь Татманлаа яач бэлэг дэмбэрлийн мөрийг 1 жил үйсэн. Монгол улсын алдартай яач Баяр магнаа тэрвшийн мөрийг үйсэн. Тэгээд тухайн үедээ Баяр магнаага Монгол улсын манлаа яач Зэтвгоо хэрцүү байсан. Ингээ хоёр хүний мөр үйжсэн. Тэгээд дараа нь Батэрдны мөрийг уяад Батэрдны тэр одоо ингээд 20 дахь жилийн өтер явж байна. Батэрдныхөө мөрийг уяад өөрийнхөө мөрийг уяад. За энэ бас энэ танад орж ил энэ хоёр ингээд зургийг хараад ялангуяа энэ халиу мөрний зургийг хараад ингээд нүс салгаж чадахгүй л юм л та. Энэ халиу мөрний зураг бол ингээд улсын наадамд би уяад тавлсан тэр тавлж байгаа зураг л л дээ ихнээс. 22 оны их хурдтай жил байна. Тий, тэр 22 он тавсан зураг. Тэгээд эн чинь энэний дараа их хурдад дөрвөлдөг. Тий, их хурдад дөрвсөн. Логч ихта агаарт ингээд хөндөрсөн үеийнх нь яг гоё зураг байл л дээ. Тэгээ их гоё харагдаж байгаа. Тэгээд энэ зурагсаа авсан юм л дээ. Тэгээд халиу морины тэр улаан хурнууд, хамрын нөхөн тэр ингээд хавиргнууд нь яраагаал нэг гоё гарсан зураг л. Танд бас таалагдсан. Энэ тэгээ шинж. Ер нь халиу морины шинжээр бол сайхан бас л урд морины шинж бүрдсэн л бол да. Жохон бах ихтэй тийм болохоос шүү дээ. Урд морины шинжийн талаар би их олон жил үзсэн юм аа. 10 эддэгээс. Тэгээд манай би өвөө дээр өссөн. Энэ Баян шууд өссөн. Тэгээд манай өвөө морины 8 хийн тэгэл нэг мөр аваад зардаг. Сайхан болгоод дэлмэлийн засаал таргалуулаад гоё хөнгөрөөж унаал тэгэл зардаг. Тэгэл нөгөө тонуулаад буцаал ингээл талгаа салгаал зардаг тийм эс. Тэгээ би чинь нөгөө хөөхд багтаа тэгэл нөгөө морин онцдог гусаргаал тэгэл морин дуртай бас л та. Тэгээд манай өөрөө морин нохоонд их дуртай. Нохооны шинж, морины шинж их надад зааж өгдөг гэсэн. Тэгээ миний ер нь хөөхд насны мөрөдөл чинь тэгэл ерөөсөө би одоо тэр нөгөө ном зохиолт гардаг шинжээч тэгэл байдаг. Би ер нь хурдан морины шинжээч болно гэж мөрөдсөн хүнтэй анх. Тэгээд тэр үед чинь хурдан морины ном энэ сударч ховор байлаа шүү дээ. Би тэгэл зургийн манлаа гэд номыг хүнээс гууж авчихал маргааш өгнө гэл шинжэнгөө нойргүй
Нөгөөдгий чи дэвтэр дээр хуулж хичээл маргааш нөгдөх хөхт байлаа шүү дээ. Одоо миний тэр дэвтэр байдгийн шүү дээ. 1987 онд бичсэн. Оны 50 тэгээ бичсэн байдаг. Тэр дэвтэр одоо хүртэл хатгалтай бол байж. Альва зүйлд ийм тууштай өөр байгаа зүйлдээ хүнд итгэлтэй л ханддаг гэдэг нь дээл бүснээс эхлээ саяны энэ дэвтэр хүртэл мэдрэгдэж байна л да. За хоёул уур гоё явах уу? Зочид ирж байгаа юм шиг байна. Тэрнээс өмнө хоёул нэг юм дөрвч. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Танаа ишээ их олон хүмүүс ишээ эргэн тойронд зөндөө хүмүүс айлууд нэмэгдчихжээ тий. Тэгс. Анх бол энэ чинь танаахан ганцаараа л авдаг. Од галынхан л ингэж Тий. байсан. Бас энэ дэнч дээр гуугаад бас олон жил болж байна. 15 жил бараг болсон баха. Тэгсэн бах. За юу юм бэ? Хөө юу юм бэ? 19 жил болсон Тийм юм. бах. Анх 2008 онд соёлын улсад оруулахад арай зүүхэн талд байсан. Тэгэл 2009 оноос хойшлоо гэж юм байж. 13 жилийн өмнө бүрэн морь 2 дахь төрүүлээд дайнд юм их болоход би энэ дэр нэлээ орой жоохон тий 12 ярилцлага хийгээд оргил маань жоохон хөвгт таны өөр дээр суугаад би зургийг авч ирсэн байдаг. Тэгээ яг өнөөдөр 13 жилийн дараа тэр жоохон хөө яач болцсон авахаа гавьяат балчин цолыг төрийн наадмын төрүүгээр мялаагаад ярилцлага өгөөд оглоо зогсож байгаа. Тэ одоо тэгэд одоо 20 настай залуу болцсон. Өөрийнхөө унгаа адаг уяад төрийн наадамд эрдэц дунд амжилт төрүүлэгчээд аваагаа баярлуулад байж та. Гэхдээ тэгээд энэ адуу нь өөрөө бий болсон түүхэн сайн л доо. Одоо тэгээд манай хүүд Батэрдэн ах нь улсын наадамд 2 төрүүлж, бүсийн наадамд 2 төрүүлсэн. Таян хэрэгдэг газаргаа бэлгэн төгссөн. Манай хүүд. Тэгээд ёо манай шав алтан очир, Тадмалаа байж алтан очир нөгөө Бормороо улсын наадамд халиу мороо төрүүлэгчээд юм байна. Халиу мороо улсын наадамд төрүүлэгчээ тэгээд багштай баярлалаа гэд өөрийнхөө $1000 төрүүлсэн охин бардаагаа бэлгэмдэгчсэн. Тэгээд тэрнгүү болоод нөгөө хэр азрах хоёрын дундаас энэ бор гараад дааганд нь уяад 3 сунгаад 4 сунгаад 500 орчим метрээс ганцаараа төрүүлээд идэх гэсэн. Тэгээ манай хөө ярьж аваа миний бар төрүүлэхгүй болоо өөр юу төрүүл. Энийхөө төрүүлэх мөр эзэнтэй байдаг юм доо бас. Сунгаад хурдан байснараа л төрүүлдэг биш. Юмний бас нэг буян заяа аз хэмэр гэж байдаг юм энийхөө. Тэгж ярьж болохгүй. Тэгээд ямар ч сайхан дурлах байх гэж тэгжсэн. Тэгээд их сунгааны ард дээр аваачаад хоошоогоо ишгэж чадхаа байчихдээ. Тэгээд ийм ч авчираад хой төлнийхэн зургийг авахсан чинь ясан дээр энтэрлэг өгөөд жоохон цууралт өгсөн байсан. Тэгээд ер нь эмчнэр бол уралдаа наатахаа уралдуулж болохгүй. Уралдуул хөлн аврах магадлал 75% л гэдсэн. Тэгээ гайгүй үсттэй гэж бодоод тэгээд мордуулсан. Сайн наадмыг даагандаа өнгөсөөр байгаад нэг барай нэг 20-30 метр дутуу бах дээр суугаад нэг хоёртойгоо цуг 3-аар авцсан. Тэгээд энэ жил харин тэрийгээд нөгөө дутуугаа нөхөн ирчээ тэгэл жоохон явж байгаа л гарч ирэл тэгэл ганцаараа явсаар байгаа төрүүлж байна. Энэ жил бол оргил тэгж нөгөө одоо энэ жил төрүүлнэ гэж одоо тэгж бас ярихаа байцсан шүү дээ. Гэхдээ бас л ерөөсөө сунгаа болгонд нөгөө даагдаг шиг сунгаа болгонд л хол төрүүлээдсэн. Тэгээд төрүүлэхдээ сайхан төрүүлчихлээ тэгээд хүүхэд давирахгүй ташуур хөрөхгүй тэгэл бариатаагаар төрүүлчихлээ. Аав хүү хоёулаа төрөвчсөн онцгой сайхан наадам боллоо да. За хоёул алтар мөрнө.
морийг та сая ирсэн шүү дээ 10 төрийн дайн төмөйг төрлөгөө бас 10 хэдэн жил болчлоо. Одоо энэ халтар моринд л одоо нэг боломж байна да гэсэн тооцоо хийсэн маа гэж. Яагаад тэгж одоо танд тийм ихтгэл төрүүлсэн юм бэ? Тэгээд ер нь ингээд нэг би бодож үзэхэд энэ ардын хувьсгалын 100 хэдэн жил үлээ. 105 жил. 105 жилийн түүхэнд бол 2-оос 3 төрүүлсэн 11 адуул гарсан байт. Тэгээ ингээд бодоод үзэхэд нэг 9 яг 10 жилийн давтамжтай л ингэж 2 төрүүлэх мөр төрөв тийм үү гэсэн миний тооцоо гарсан. Тэгээд хөрмөр маань 2013 онд дараалан төрүүлсэн. Тэрнээс ч хойш 13 жил болж байна. Одоо би бодож байгаа юм чи одоо нэг мөр төрөх болсон даа тэгээд тэгээ бодоодсэн чи одоо ер нь хамгийн боломжтой нь ерөөлтийн алтар мөрс. Өмнө нэг төрүүлээд нэг ам хоцсон. Энэ алтарламар боломжтой юм даа гэж бодсон. Тэгээд яасал та юу ерөөлтийн алтармараа зарах сургууль би Батэрдэнд энэ алтармарыг л энэ л төрүүлэх магадaltaй морил гэж юм да. Яг төрүүлний үдий чи би ямар далтыг харддаг шиш яаж мэдэх вэ? Азаа үзэхэд бол ерөөсөө энэ л байна гэж би бодож тооцоо хийсэн л. Тэгээд санснаар мөн болж буян заяа төшч ингээ алтармар маань төрүүлж одоо ингээ 13 жилийн дараа дайн төмөйг төрлөө дөө. Одоо 2 дараалал дайн төмөйг төрүүл. Тэгээд энэ манай энэ нэгдэхийн ерөөлт төрүүл гэж 2 дахь нь би төрүүл гэж ингээд мо ерөөлт төр маань нийлж ижил дайн төмөйг төрүүлээ тий. Дайн төмөйгтэй дайн аврахтай дэлхийн адууны баяртай ийм л түүхэн наадам боллоо да. Өнөөдрийн наадам. Тэглээ. Тэгээ өнөөдрийн наадмын бас нэг онцлог нь их насны мордын урлаа маш хойшлцсон. Одоо би бас урдан морь сурвалжлаад энэ 20 хэдэн жил болсон байна. Ингэж айхтар хоошилж те. Одоо нөгөө их морин дээр чи хоол яригддаг. Хоол яригддаг те. Хоолны асуудал хамгийн их яригддаг их моринд тэр хожуу. Дээрээс нь хүйтэн бороотой. Ер нь бас нэлээд хүндхэн нөхцөлд оролцсон. Үнэхээр авраг адуунуудлаа яригдлаа даа л гэж бодож ирсэн. Тий. Яг хоо ер нь бол би их насны морины хоол хасдаг юм л дээ. Ер нь их насны морь нь хоолоо тогтоосон морил сайн тавьдаг. Нар гарсан бол хэцүүдэх байсан. Ер нь олон морь бас ингэж ярих асалтай байсан, үлдэх байсан. Нөгөө халуунт чинь морь их ядарн шингэнэ алддаг учраас тэгээд их хоол асалтай. Харин сэрүүхэн байсан учраас харин бороотой учраас морь их ядрахгүй сайхан хуралдаа тэглээ. Бас ингэж гарсан цагаасаа өнгөлсөөр байгаа л төрүүлдэг адуу хэр олон байдаг юм болоо. Ер нь ховорхон л доо ер нь гарсан цагаасаа манай нөгөө төмийн халиумөр шүү дээ. Манай шав тодмонлаа гэж алтан учир халиумөрийг бас л төхөөрөмжийн дээрээс нь гарч өнгөлөөл тэгэл тэр чигтээ төрүүлж ирсэн л доо. Тэгээ хоёр дахьнд сайн нэрэ батсан чи одоо багшаа хоёрын морил түрүү ам үзээ болоод л орж ирсэн байна. Адуучны Баатар бол одоо таны бас шав. Одоо энэ цаг сав ууж байгаа шандрынхан нэг тийм ээ. Тий, тэгээд энэ миний шавнар дотроос тэгээд энэ тадарсан мундаг уяач нар одоо алтан очир тодмонлаа. Адуучны Баатар хоёр одоо бол энэ цагтаа бас цааварлаж шүү дээ. Одоо энэ жилийн наадамд гэтэл одоо манай Адуучны Баатар ч одоо 5 хайр авчихад байна шүү дээ. Тэгээд яг хоо манай хоёр шив бол бас сайн морь тааруул их насны морь сайн тавьдаг. Алтан очирч одоо Монгол төрийн наадамд их насны хоёр морь төрүүлж хийдэг байгаа юм шүү дээ. Манай Адуучны Баатар болохтой зэрэг их хурдад төлгөө алтраа төрүүлчихээ, соёлын төрүүлчихээ. Их морь болоод одоо 3 жил ам оцолчих. Жохон азал дутаад байгаа шүү дээ. Бас л морийг одоо тэгээ нэг морийг одоо төлгөө алтар морийг одоо ингээд улсын наадамд их нас болгоод 4 жил авид болчиход байна шүү дээ. Бас л мундаг л. Тэгээд эн чинь тэгээ хүн өөрөөсөө илүү тэгээд энэ одоо ингээд шавнырын морь давхах гэдэг чинь тийм бас бах сэтгэл төрдөг юм шүү дээ. Хүн нөгөө өр хөвгтэй гэдэг шиг бас шавнараа эдгээр мөр энэ дэвчаасаа тэрэн дэвчаасаа
цаанаад чинь гэдэг одоо ингээл тэднийг хараад ингээл онгорол амгшаал гэж юм шиг. Тэгээд энэ жил бол манай шавнар сайн наадлаа. Одоо Монгол төрхөө наадам Далтан очраа Соёлон аригдууллаа, Дуучин Баатар дөрөв авлаа, тогтох жаргал авч ингээд эднийг хараад бахахад өнгөрөөд очив та. За хоёул алтар морины тухайд одоо нэг түрүүний хэв шинж та хоёул гараад бас халуун морин дээр ярьжсэн. Алтар морийг одоо энэ цагт энэ л адуу түрүүний надад төрүүлж даях болох магадaltaй ингээд тооцсон байгаа шүү дээ. Энэ хэв шинжийн хувьд бол энэ алтар мор бол маш их тэнцэлтэй морь л доо. Нэг бүр нэг аваа таваас юм байхгүй ч гэсэн тэр их биений хайрцаг биеийн харьцаанууд нь бол маш зөв хийцтэй. Тийм байгаа юм. Энэ хайрцаг гэдгийг яаж яадаг юм? Яг яаж үздэг юм бэ? Одоо ерөөсөө эргэтнүүдийн хоорондынх нь ерөөсөө одоо тэнцлийг л хэлээд байгаа юм. Одоо тэнцэл одоо жишээ нь ингээл энэ шилбэн урт байж болохгүй. Одоо сэрвэн хит өндөр бөксөн намхан байж болохгүй, хүзүүн богино байж болохгүй. Энд их чи яг хөө энэний нэг онцлог бол сайхан арай л өөртөө хүзүү урттай л да. Энэ алтар мор бол язгуурын хувьд бол тийм живүүртэн язгуурын тийм шинжээ адуул да. Ийм мор чин тэгээ тийм их хөлийн урдтай, бэлэн дэвхэлтэй, тийм хөнгөн уяатай тийм байдаг. Тэгээд жигүүр гэдэг. Тэгээд би нэр их болоод алтар жигүүртэн гэдэг юм уу, шуу гэдэг юм уу гэж янз бүр бодож байгаа. За яг хуу тэртээ тэргүй өөрөө бас жигүүрлж хурдталдгийг гэж бодоо тэгээд жигүүр алтар гэд нэр өгсөн. Миний өгсөн нэр байгаа. Баян тань жигүүр алтар гэж. Урдаа адууны шинж толгоодоо гэл ингэж ярьдаг юм байлээ. Тэр одоо үний юм уу? Одоо та юу гэж боддог? Янз бүрээ. Одоо хурдан мөрний шинжийн талаар бол би одоо бас олон жил хөөцөлдсөн олон ном судар унссан. Одоо миний нэг одоо хүнд нөгөө бас морь уях чинь хобби гэж байдаг бол ерөөсөө миний хамгийн гол юу ч юм. Ерөөсөө морь шинжих хоббитэй шүү дээ. Одоо би энд нэг сунгаад морь төрүүлэхтэл очиж шинждэг юм шүү дээ. Тэгээд айл хэсээд ерөөсөө морь шинжээл тэгээд явж идэг. Тэгээд тэр утгаараа би бол улс бусад айрагдсан маш их олон морь өөрийгөө харсан болов гэж. Би одоо таны үгийг дагаад хараад байгаа шүү дээ. Сайн харсан. Морь болгонд өөрийн гэсэн онцлог шинжийг агуулдаг. Ганцхан тэр толгоогоор ч явцдаг юм биш. Тэгээд бүх үений тэнцэл. Тэгээ хамгийн гол нь удам угшлаараа л явна л да. Тэгээд энэ адууч өөрөө нээцээ цоцохгүй тэгээд тэр төвчээртэй, хурдтай, тэгээд хөл сэлбэг, тэгээд тэр суухгүй чанар манар, махны чанар энэ төр гэдэг олон юм цогцолж л хурдаа одоо өөрөө удамшлын хүчин зүйлээс. Энэ ямар махтай одоо. Энэ тэгээд бас их энэ зооны хар мах ихтэй. Зооны хар мах ихтэй бас энэ махтай байлээ. Их тархлуулчвал бас зоон барих магадaltaй мөр үл. Тэгээд ийм зооны мах чангатай одоо бас тэгээд бас яах вэ бас тийм амархан мултарчихгүй бас зооныхоо махны бяраар бас яваад ит. Нэр махтаа одоо гэсэн үг. Тий, нэр махтаа. Та түр хүзүү урттай гэсэн чинь хүзүү урттайгийн одоо давуу болон сул талууд юу вэ? Хүзүү урттай мөр бол хоёр мөр зэрэгцэж ирэхэд хошуу гэдэг нөгөө мөрнийхөө зүрхийн нөхөл гэж задарт итсэн байг. Тэгээ хурдан мөрний шинжинд бас хүзүү урт гэж байдаг. Тэгээд ер нь яг хүзүү урт байх чинь бас нөгөө их биенийхээ харьцаатай нөгөө тэнцвэрийн асуудал сайн байд юм болов уу гэж би боддог. Ингээд идэв шүү дээ. Урал төрүүлэх хадууныг ингээл ямар байсан бэ гэж асуухаар одоо нүдэн сайхан тунгалаг зүс одоо сайхантай солонгороо л гэж ярьж байдаг юм тий. Тий, ер нь яг ингээл төрүүлэх одоо сайн уяатай одооны одоо сормуусан дэр үйдэг ингээл нүдэн сайхан тунгалаг байдаг, дөрвөн хөлөл зогсдог. Дөрвөн хөл дээрээ тэгэл текст зогсдог. Бие нь босдог гэдэг. Нөгөө босох нь яг хөхтэй зэрэг мөр бие аваад булчин чангараад ирэхээр хойд хоёр хөлийн хишгэлт нь урагшаа болоод ингээд нуруугаараа бүхтэйгээ цанцаага зогсдог. Тэгээ одоо сүүлийн үе чи одоо тэр ярихаа байж тээ. Тэгээ сунгаж үзэл хурдан байвал одоо хурдан гэхээс биш. Тэгээ энэ тагнааны хөөлт мөөлт гэж байдгийг одоо тэгээд төрүүлэх. Би бас их олон морины төрөө морины тагнааны хөөлт нь хөхрөөд үүдэн шидэндээ хүрээд харлаад идэх. Тэгээд
зарим мөрөө төрөлхийн тийм тагнааны хуульд гардаг юмар гэж байдаг. Энэ алтармар бол хуульд нь гараагүй шүү дээ. Хар толовч байхгүй. Би яг асуух гэлээсэн те. Тий, тэгэхээр морны онцлог юм. Яг өмнө ингээд уйж яхад ингээд тагнааны хөхрөлт нь араасаа эхлээл тэгэл урагшсаар байгаа л үүдэн шүтэндээ тулдаг. Хөрмөр бол дөрвөлхтэй тэгж ил байсан л. Би чи бас тагнааг татж үзчихэд энэ бол ерөөс төрөлхийн тагнааны хөхмөхгүй одоо айл гэдэг. Хөрмөр бол үүдэн шүтэндээ тулаад бүх шүд нь харалж исэн шүү дээ. Аль төрөлхтэй хоёуланд нь уу? Тий, дайн төмөр хөрмөр. Тэгээд адуу шинжээрээ болохгүй шүү дээ. Одоо энэ халтармар хөрмөр хоёр их чинь шал хоёр ондоо хөвшлийн адуу шүү дээ. Нэг нь хөнгөн, нэгхэн. Ер нь бол яг хоо Монгол адуунуудыг одоо ингээд төрийн наадам төрүүлсэн түмэн ихүүдийг би чи ингээд зургийг хараад үзээгүй ч гэсэн яадгийг ийм хөнгөн нэгхэн ийм одоо юу гэх юм хөнгөн ястай тийм жигүүртэн язгууртай ийм адуунууд төрүүлж их нь бас ховор харагддаг юм. Монгол адуу бол өөрөө батбах тийм аврах хэцтэй тийм үдэл их мундаг байд юм бэл. Зүгээр яг зураг харж байхад Сэрэний банзарч байгаа зөрдөл аврах зөрдөл жоох арай хөнгөн дүүхэн тийм ясны адуу байсан. Болоо гэж. За хүрэн морин дээр хэдүүлээ ярьчих та сая. Энэ нэвшиж байгаа зургийг хараа. Энийг аваарай. За ахаад нэг гоё хараалц. Одоо ахаад дэвшэнэ. Энэ тэгээ сүүлийн үед энэ хүүхдүүд л морийг ерөөсөө амгаачлахгүй их. Уул нь уян морийг хөгшчүүл ярихдаа амгаачлахгүй хаар мор сулардаг л гэж ярьдаг байсан. Тэгээд өглөө барил ерөөсөө хилээч үг авахгүй ерөөсөө дандаа ингээд амгаачлал уйчих юм. Бас өдөрөө хөгшчүүл тэгж хэлдэг байсан юм уу те? Тэгээд өөрийнх нь хазар биш шүү дээ. За хүрэн морины тухайд ер нь бол та их ярьдаг шүү дээ. Хат ихтэй олон хоногийн үед хүрэн за халтар морь шуу хийцээ. Хүрэн морь ямар хийцээ одоо вэ? Модны хэв шиг нэг. Энэ бол ер нь тэгэл юундээ л арах бах та тэгээд. Энд гэхдээ бас тийм бас энэ бол бас тийм бүр нэг тийм авраг хийсэн юм биш шүү дээ. Одоо ингээд хөгшрөөд ингээд болохоос ер нь зээрийн шинжил одоо л та. Өвшээгээ төрмөр маань баярлаад. Тэгээд хөөрхий одоо 21 хүрээ тэгээд ингээд өөрхий минь бүр зузаараад гэдсэн мэдсэн яагаад ингээд тэгээд хөрмөрөө тэгээд ингээд би уяаны уул нь хүн чи азаргаа тархин дээр уух хэрэгтэй шүү дээ. Би бол азаргаа уухгүй би хөрмөрөө уудаг. Дайн төм их хөрмөрөө уяаны тархин дээр уудаг. Тэгээд бас энэ уйсных ч юм уу тэгээд ингээд одоо энэ уяан дээр ингээд доороосоо ингээд дагуулдаг. Тэгээ хоёр дайн төм ихийн дунд зогсож байгаа юм байна шүү дээ. Талбайлаа гавьяал малчсан маа. Тий ингээд. Төрийн наадмын хоёр дайн төм их байж байна. Тэгээ хөрмөр халтар мар хоёр маань бас үйлдвэр ухсааны хувьд нэг нь болохтой зэрэг эрлийз, нэг нь болохтой зэрэг цэвэр Монгол морь шүү дээ. Одоо тэгэхээр энэ хэв шинж нь бол хүрэн моринд бол энэ одоо дал сэрвэн өндөр нүд завх тэр шал ондоолтой хүрэн морч одоо тэр нүд нь улаан өрнөдтэй дал нь өндөр. Тэгээ харин Монгол адуу ер нь их бэрвхий богинтой их босоо байдаг. Хүрэн морины бэрвхийн их онцлог тийм их урт галуун сагтай байдаг. Энэ галуун сагч юм бас юу юм биш үү? Галуун сагыг бол яг хөлөө амархаа авдаг. Хөлөө амархаа авдаг. Гэхдээ хөлийн хурдтай яад байдаг л гэж яадаг л та. Тэгээ сүүл их онцлогтой л дээ. Шинхээ сүлтээ залууг л ийм сүлтээ байсан шүү дээ. Монгол адуу бол өтгөн дээл сүлтээ байгаа. Тий. Өтгөн дээл сүлтээ. Тэгээ ийм сүлтээ өөрхий. Одоо хүртэл махтагаал байна да 21 хүрчээ тэгэл бас мах нь одоо шуухгүй л байж. Та бол гар салгадгүй л яг байх та тий. Тий, энэ одоо гар жагаа салгахтал одоо дийлдэггүй маа. Дийлдэггүй нэг 3 хоног ажил хийхдээ хийхгүй өнжчихтэл таргалчих гад болдгоо тиймэр байсан шүү дээ. Тэгвэл одоо манай энэ юу шүү дээ. Дөлгөө халтар морч нь бас тийм шүү дээ. Ийм баг яхтай. Одоо жиндэргийн дөлгөө. Юу ч үүдгүй. Ерөөсөө өвөл тэжээл авсуулахгүй тэгэл ерөөсөө байнгын идэлгээтэй харин манай адуучин Баатар бас аргагүй бас нэг их мөр уйдаг тулдаал тэрийг бас нэг аялуулж уйж шүү. Ер нь баргийн хүнийхэд хэцүүтэй хэцүү. Ер нь хөрмөр шиг л гэсэн. Байнгын идэлгээтэй тэжээл өгөхгүй олон хөслүүлнэ, олон шин уйж чануулна. Тэгээд тиймэр.
Та сая хөрөн морин дээр улаан хөрөн мэддэг гэж шүү дээ. Энэ нүдний энэ өнгө одоо зориг зүрхийг илтгэдэг юм а гэд яриад. Тий, зориг зүрхийг нэлтгдэг. Тэгээд энэ нүдний дийлэгдсэн том хөмсг нь их овгор улаан хөрнөттэй. Тий, энэ халиу төмийг халиу мөрч бас яг ийм хүн гэдэг шүү дээ. Энэ хоёр. Одоо их зоримог уралт хэрмэлзэлтэй айдгүй. Тий, ер нь тэгээд зориг зүрхтэй байна гэдэг чинь тэгээд одоо хоёр мөр холбоод ирэхэд энэ хол газар яах чинь тэгээд одоо хурднаас гадна одоо сэтгэл зүгээрээ дийлнэ шүү дээ. Бүр эцсээ хүртэл эцсийнхээ юмыг хүртэл одоо дайчилж тэгжий төрүүлнэ шүү дээ. Ингээ халирамхай юм болол ингээд хэд ташуурдаад ирэхдээ зэрэг чи тэгээд яцаад ерөөсө болий гэд зам тавьчих шүү дээ. Тэгэхэд бол ийм зарим өмөрчин бол хамаг өөрт байгаа бүх юмаа шавхан гэсэн үг тийм. Та түрүү хөрөн морийг одоо төрүүл 92 онд биш ээ. 2012 онд төрүүлэхэд нь анхны жил төрүүлэхэд нь төрүүлнэ гэж цаа хөтөл дээр гарч ирсэн. Тий, тэгээд өснө ачаанд очиж зогссон байсан гэж. хөрмөр тэр сунгаад их сайн байсан юм а ерөөсө. Сунгаанд төрүүлээл дунд сунгаанд нэг 16 км сунгаад ирсэн. Төрүүлээд ирэхдээ би цааш нь уул давуулаад 20 км сунгаад бүр алхуулаа хийсэн. Одоо нэг амхантаа л одоо суултыг гаргах гэдэг царай юм шиг. Тэгээд их сунгаанд би суултыг гаргана гэд би нэг 8 км сунглуу ялаа. Тэгэхэд би ард нь барьж үлдчихэж байгаад мөр явуулж чад араас нь тавьсан. Тэгээ нэвтлээд гараад ирсэн. Тэгэхээр дахиад суулгана гэж уул дамжуулж өгөө суухгүй. Тэгээ яах вэ? Нөгөө одоо тэр цуг үйж байгаа тэр ойр тойрны уяачд одоо сунгаан дээр иж үдсэн хүн ер нь харсан тэрийг одоо давхлыг харсан хүн болгоно төрүүлнэ гэжсэн. Одоо тэгээд улсууд нөгөө төрүүлнэ гэдэг хахаар хөглөгддөг юм яа гэм үү? Ерөөсөө бүр төрүүлэх мэдрэмж төрүүл ерөөсөө бүр одоо тийм болцсон их даа ерөөсөө. За тэгэл улсад мордлоо хөрмөр зарлагдал цагаан хотел дээр өнгөлөд гараад ирсэн. Тэгээ Батэрдэн нэтэр ерөөсөө төрүүлэх нь тодорхой байгаад арайч бас залуу байж тээ. Одоо бол бас тэгж хамаагүй морин дам гарч тэгж яахгүй шин. Зинхэр юу хашаан дээр очлоо. Тэгсэн нэг тусгайхаа яах гэж байгаа юу хийж байгаа яах гэж байгаа гэсэн үгүй одоо манай хөрмөр очиж гэдэг орж ирсэн. Тэр чинь цагаан хотел чи одоо тэндээс барьяраас 12-3 км-ийн цаана байгаа шүү. Тэгэхэд юу 12-3 метр тэр метр дээр хөвзөө шийдэгдэж шүү. Тэгжсэн түүхтэй. Өнөө жил халтар морин дээр ер нь яасан бэ? За ер нь бол яг хүн болгон л одоо яг хөрөн моршил төрүүлнэ, халтар морь төрүүлнэ. Төрүүлэх байхаа л гэдээсэн. Тэгээд сунгаа болгонд л халтар морь төрүүлсэн л тий. Сунгаа болгон дээр татаастайгаар төрүүлээд ирсэн. Тэгээд би нөгөө энэ чинь шинээр үйж байгаа морийг чи болохтой зэрэг одоо өмнөх уяа ямар байсан мэдэхгүй. Одоо тэгээд би чи өөрийнхөө зүгээр яг нөгөө олон жилийнхээ туршлага олон мар харсныхаа үгээр нэг иймэрхүү морийг ингэж ууйна да гэдэг мэдрэмжээр үйж байгаа болохоор чинь бас жоохон итгэл байх яг бүрэн тэгж яахгүй л байсан л та. Тэгэл ямар ч сан айтайхан л уралдах ямар ч сан үзэг төрөнд. Тэгээд баталгаатай төрүүлнэ гэдэг одоо насных ч юм уу да тэгээд хаширлаа тэгээд бас ер нь яг гортох нь гордчихлээсэн. Тэгээ та очсон билүү? Оргил ирсэн хөтлөө явж байлаа. Тэгээд одоо ч тэгээд нэг арги ашаараа одоо гүйдэг нас нь өнгөрсөн биш тэгээд хөвгөд очиж байгаа. Нэр яста таны хэлснээр нөгөө морины уяаг олно гэдэг чинь нэлээд хугацааны асуудал шүү дээ. Тэр уяан тав. Тэгэхэд халтар морь чинь хэдэн замлаа? Энэ над дээр 5 сарын 22-нд ирсэн. Тэгвэл бид нэр хожуу мэдээл авсан юм. 6 сар гараад л шуугж хэлсэн мөлөө. Тэгс 5 сарын 22-нд ирсэн. Тэгэл нэг 2 сар гараа. Тий. Гэтэ одоо би бодохдоо бол маш одоо хүлээлттэй илүү сэтгэл зүйн хувьд бас нэлээд одоо хүндхэн гэдэг юм уу ачаал үүрсэн. Тий, ер нь бол бас их сэтгэл зүйн хувьд бол маш их одоо юу гэхиндээ улсууд надаас хариуцлага гэсэн дарамттай тийм байсан. Би тэгээ нөгөө Батэрдэнд одоо сайн давхих төрүүлэх боломжтой юмар одоо энэ халтар морил юм гээд тэгээд нөгөө ахуулчихсан. Тэгэл Батэрдэн нэрэл одоо халтар морь төрүүлнэ үстэй л гэдэг одоо тэгээ би гайгүй давхих байхаа л гэдэг төрүүлнэ гэж яач хэлээ. Тэгээд нэг
сошиалаар орохдоо зэрэг л ерөөсөө одоо өстой яаж үйдгийг нуграаг харъя маръя өстой ийм хурдан марыг ууж чадахгүй болол яана ч юм уу ингээ илтгэх юм бичиг өгөрдөг гэл ер нь бол хэцүү байсан л да. Тэгээд энэ чинь төрийн наадамд дараалан нэг төрүүлээд нэг ам үзүүлсэн марыг аваад би 3-аар орохтол муу яач бол таарах гэдэг. Тэгээд би нөгөө авахулахтаа юм бодаагүй авахулч яг уйчаад би ер нь юу хийж би ер нь бас ер нь тэнэг юм аа л гэж бодчихсон. Одоо тэгээд эн чинь маш их өндөр хариу үзлэг нэр хүнд. Тэгээд одоо энэ мөр айргадаагүй төрүүлээгүй бол одоо би чи бас өөртөө юу хийгээд одоо муу яач нэрэл авах гэдэг шүү дээ. Тэ? Заавал төрүүлгэн гэсэн юугаар л одоо ингээд одоо нийт яач нараа томч гэсэн одоо энэ алтамрыг төрүүлэх ёстой гэсэн байр сууриас л хандчихсан баг тэ. Тэгээд тэр нь харин тэгээд буян зайгаар сайхан болж төрүүлээ дээ. Шоколад самрын төгс хослол Obviously Jimmy Nutty Crunch. Та өөрөө энийг бий болгож байгаа хүний үед одоо ямар давуу талууд байгаа? Яагаад хурдыг ер нь сонгох хэрэгтэй юм бэ? Хурд хижээл нь болохоор эрдэн шиш, шар буурцаг, рапси шахтас, овёс гэх тэгээд дээрэс нь амин хүчил болон үл орлогдох амин хүчлүүдээр ингээ баялаг. Уургийн агуулмж бол одоо өндөртэй. Өдөр болгон одоо ирж байгаа түүхийдээ бид нэр лаборатори аргаар үзээд хог холцоос нь ялгаад чулуу болон төмрийн хаягдлаас нь бид нэр салгадгаараа давуу талтай. Одоо гадуур зарагдж байгаа үнэтэй юм хурдан морины тижээлтэй яг адилхан шин чанартай. Эдийн засгийн хувьд бол хэд дахин хямд. Уралдааны ядамд хэрэглэхэд илүү үр дүнтэй. Төрүүлэн гот нь би одоо ерөөлт рүүгээ хамгийн төрүүл яалаа шүү дээ. Залгалаа шүү дээ. Тэгээд тэр хүн бас ингээд сайхан сэтгэлээр өгөөд тэгээ одоо Монгол ёсоор бол хорн гарцсан гэж ярьдаг да. Тэгээд хүн ингээд харамсч ёо гонсааж өгсөн бол юм болдгоо гэж ярьдаг шүү дээ. Тэгээ манай ерөөлт чи бас нэг сайхан оч тавкасаа гэж ерөөж өгсөн болов бас нэг юм үдсэн эр хүний зантай. Ер нь манай ерөөлч бас нэг тийм нэг хүнийх нь хувьд бол бас нэг төс тас сайхан хүн байдэн шүү дээ. Хэмэртэй хоёр их мөр тэгээд таарсан энэ унган хөрлөг нь ерөөлт дэр төрсөн нөгөөх нь аваад сайхан таккус манай ерөөлтөд халдсан мөр чинь одоо давтагдахгүй нэг рекорд хийсэн мөр шүү дээ. Ившээгээд сайхан баярлж. Монгол хүн энэ мор ингээ чи одоо ившээж ийн баярлж ийн гэдэг монгол хүн бэлгээр байдаг болохоор ившээхийг маш их яадаг. Ившээж шүү дээ. Ерөөлтөд халдсан мөр чинь болохтой зэрэг нэг жилийн одоо жил болгон тийм олон бус болохгүй тэр жил их олон бус болсон их хурд гэмс гэдэг. Тэгээд дөнжин гаруй өвөл хоёр болдог байлаа. Тэрэнд нь хоёуланд нь төрүүлж айрагдаад тэгээд улсын наадамдаа айрагдаад, бүсийн наадамдаа айрагдаад, гэнст айрагдаад ингээд нэг жил улс бүсийн 5 наадамд 5 гулгаж айрагдсан мар штэ. Гайхалтай ордмор зайсан. Тэгээд манай ерөөлч их насны морны нэг аргагүй өмтэй уян заяатай дадлахтай хүн дээ. Тэгээ ерөөлт тод манлаа бас энэ халтар морныг одоо өгтөө бол бас хин одоо яг мэдээж 8 боловч хинд өгөх вэ? Хин очиж уух вэ гэдэг дээрээс ач холбогдол өгсөн болоо гэж би удаа бодож. Энэ морийг хурдлуулж чадах тийм ээ. Амжилтыг гаргаж чадах тийм л хүнд гэж өгсөн болоо гэж бодоод байгаа. Би бас тэгж боддتي. Ер нь авъя гэж олон хүн л утсан баг. Гэхдээ манай ерөөлт тэгээд авъя гэсэнд нь бол өгчий гэж бодоагүй. Тэгээд халтар бороо очоод сайхан давхасаа гэж бодоод одоо надад итгэж ч юм уу гэсэн болов гэж боддتي. Тэгээд сая их сунгаан дээр нь би их сунгааны тусад нь нэг мөртөө хийцсэн байсан. Тэгээд ерөөлт ирдсэн мөрөө сунгаж яасан. Тэгээд ерөөлт яасал та халтар мөрөө хардчихад явсан.
Миний уйдгаас арай л жоохон тарган байна даа л гэж хэлчихэд тэгээ явсан. Тэгээд надад их сайхан санагдсан. Өөрхий манай морины хөвгтөд хөтлөө явдсан. Ерөөл дах алтар морндоо мөргөөд ажсаваа явж байгаа л гэсэн. Хатаа хүч сайхан шүү. Адуугаар дамжир усын нөхөрлөл илүү бат байдаг уу? Тэгин. Хүм бат. Тэгээ тэрэн дээр чинь тэгээ тэр адууны даймаа юун дээр чинь тэгээд тухайн хүний бас нэг эр хүнийх нь ямар эр хүн бэ гэдэг мөн чанар жоддог харагддаг байхгүй. Тэгээд энэ алтар мөр бас нэг аргагүй л нэг халшаа урдаа дуу төрсөн байна да. Гайхамшигтай. За хоёул бусад мордуудаа танилцуулж халуун морь эртэлдэх үү? Халтар соёолон байгаа юм. Тэгээд энэ даах шөдлөө яг умаа нодлон тэгээ битүү үрээ залуураа сургаж уяад улсын наадамд 12лоод бүсийн наадамд 8лоод тэр нөгөө Вестийн 30 жил нөгөө их хурдтай цуг болоход 8-аар орсон. Тэгээд энэ жил уул нь бас сунгаад бас нэг 3-5 хооронд 4 сунгаага хийсэн. Тэгээд давгүй байгаад ирсэн. Релизтэй их ангилд. Удам мөгшлийн хувьд бол энэ 250 мөргүүлээд гарсан. Эцэг нь улс бүсэд 6 харигдсан. Манай сартаа хараад. Вэштэй 20 жилд даах төрүүлжсэн. Их нь болохтой зэрэг улсад төрүүлсэн дүүгөө бас гарсан. Надад болохоор арай толгой нарай өрмөс харагдаад байна. Тий, ер нь бол яг хоо жоохон толгой урттай байна. Ааха. Өөртөө бол толгой урттай. Тэгээд энэ үе залгаанууд нь зүгээр жоохон их бүдүүн үе сайтай юм билээ. Тэгээд өөсөнд жоохон хавирга жоохон богинотой. Хурдан морины шинжинд бол толгой уртгаас илүү хоншоор урт гэж байдаг. Яг хоо ер нь агуулга нэг л үгүй л дээ. Одоо ингээд эн чин эндээс энэ хүртэл чин толгой урт байна. Тэгэхээр хоншоор урт гэдэг чинь энээс доошхоо урт байхыг чи ингээ хоншоорд ороод байдаг байхгүй. Тэгээ сударт бол хоншоор урттай мөр зүрх зэрэг сайтай. Дээр үед нөгөө дайны үед одоо хэдэн 100 жил явна юмтай сударт өчгтэй. Хуйган цан гэж байдаг байхгүй. Одоо уяас нарыг толгой ярил та хоншоор урттай. Тэгээ толгой богиндсан, толгой мухардсан юм байна гэдэг. Тэгээ мухармар төрүүлж яригдахыг алийг тэрх үү. Одоо манай дайн төмийн хөрмөл чинь өөртөө жоохон арай жоохон толгой богинтой харагдаад байна. Тийм бооц. Яг уу эффекттэй харьцуулаад харахаар. Өө ямар сайхан биш. Тэр чи ившээгээл. Гурлаа л ившээгээл. За тэгээд ядаж толгой таах нөгөө хошуу үлгэн гэдэг те. Урдж байгаа үед хошуу үлгэх чинь болохтой зэрэг хүзүүний урт байхгүй. Энэ тэгээд хурдан морины шинжиг бол одоо ингээд босоод манайхан ер нь шинжинд их дуртай л да. Тэгээд би одоо шинжихээс илүү ер нь удам угшил гэдгийг тэгээд энэ тухмагна өргөн байхтай зэрэг бас нөгөө зоригонд орно. Тухмагна өргөн нүд хөмсг сайтай. Тэгээ одоо ингээ хурдан адууны чи эргэтэн болгон шинж заасан байдаг шүү дээ. Одоо нүдэнд чих нь одоо богинохон үзүүр сайтай нэгхэн энэ хөмсгний яс тавгар хамрын нүх том. Тэгээд энэ эрүүний ховл их зайтай гүнзгий байвал мөр амьсгаа цухалддаггүй. Энэ чахалзуураараа өргөн байвал цухалдаа ирдэггүй. Тэгээд энэ аман үзүү өргөн байх хэрэгтэй. Тэгвэл аман үзүүний бяртай. Тэгээд энэ шүдний хавсаргыг харна. Энэ хавсарга нь бол яадгийг доотхоос дээдх нь илүү бол ойрын зайд хурдан. Ойрын зайд хурдан. Чатсан бол газар хол ойргүй хурдан. Чатсан юм шиг байна. Доотх нь урт бол газрын холдгүй юм гэж садарт байдаг юм л да. Тэгээд шүдний зуултыг хүртэл байх нь шүү дээ. Тий, шүдний зуулт. Тэгээд энэ шүдний зуулт дутуу болохтой зэрэг энэ доотлын энэ уруулан татуу, эрүүн дутуу байдаг байхгүй. Уруул илбэгтэй энэ төр гэд байж идэг шүү. Тий, уруул ам. За энэ хэр. За энэ манай хүүгийн ориглын нэг эрлиз дондын өрөө байгаа юм. Энэ сая улсад долоолчлоо. Нөгөө айр бортогоо тий ориглын яриад байдаг. Энийг их гордож ирсэн тэгээд
долоолчлоо ш. Нэг 5 руу орж ирээ жоохон унччихлээ. Жоохон удаа юм байгаа. Тэгээд их сэрүүнд хөлийн хурданд гүцэхгүй байх шиг үлээ. Араас шахатаа гарч ирээ тэгээд 7-оор орчихлоо ш. Тэртээ одоо нөгөө суудгүй юм байна те. Уулан суудгүй. Энэ эцэг нь ямар азарг вэ? Эцэг төрүүлдэг бортой нэг эцэгтэй. Манай нөгөө даян хэрийн төлөй. Ус бусад дөрөв төрүүлсэн. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын нэмийн сангуудаар худалдаалагдж байна. Анх морин торлогын адуучин байхдаа 1996 онд 96 онд одоо манай адуучин надтай зугаалсан Пүрвэ гэж залуугаас би хонгор халзангуу авсан. Тэр хонгор халзангуу нь болохтой зэрэг эцэг нь улсад 8-сан намхаа хулж авзарга. Их нь болохоор гомбочингийн адууны гүү байсан. Тэр хул азарганы эцэг нь самдангийн төрийн самдангийн халзангууд нэг төрүүлж 3 аригдсан бүгний удмын адуу байсан. Тэгээд тэр хонгор халзангуунаас минь одоо ингээд салбарлаад 10 гаруй 20 шихүү адуу ус болсон байдаг. Тэр чинь бэлгүүдэгийн тэр хонгор халзангуунаас салбарлсан бэлгүүдэгийн хар байна олон танилцуулсан их хурдан төрүүлдэг дайны дэмдээ нарт хонгор гэж олон урд адуу гарсан. Тэрний салбраас тэр хонгор халзангуугаа аваачиж юун тураалгаад алтан газрын төлөв ахиу тураалгаад гарсан гүүг нь Альфарон гэж англи азарган тураалгаад тэрний гарсныг Алтан овонд аман хузуусан Эрдэнэ цагааны хүрээ азарган тураалгаад тэрний гарсныг Джек Фрост гэж араб тураалгаад тэрний гарсныг дайын хайртай хураалгаад ингээ гарахтай зэрэг яг одоо 30 жил болж байгаа үз. Энэ тэг миний одоо 30 жилийн өдрөмгөрлийн одоо гарч ирчээд байгаа юм да. Тэгээ адууны үржил удаан да миний насаар. За энэ хүрэн. Энэ хүрэн бас л энэ хоёр чинь бас л юу дээ. Нэг л удмын адуу, нөгөө халзангууны л удмын адуу. Энэ тэгээд нэг энэ жил эмнэг үрээ сургаад уйсан. Сунгаад бас нэг 5 дотороо сунаад ирсэн. Энэ бол хүзүү богино уу? Богинд орох уу? За гайгүй. Учиргүй богиндооч биш. Тэгээд энд одоо нэг давуу гэдэг юм талуудыг таас хэлээд өгч. Энэ тэгээд энэ 50-тай адуул да. Энэ бэлгүүдээг их хурдад төрүүлсэнтэй нэг эцэгтэй юм тэгээд. Дөрвөн мөчг сайтай. Тэгээ ерөнхий биений тэнцэл бас давгаа бас яах. Тийм үү. Бүр овоо товоосон ч юм алга. Тэгээд тийм. Энэ нэг холбоос сайн байна уу? Үе хоронтой үений залгаа овгор товгор байхдаа зэрэг хүч чадал их гардаг. Тэгээд бярта суудгуул гэж үздэг. Дөрвөн мөчний бяр сайтай. Харин үе хоорондын холбоос бол сайн. Тий. Миний харагч байна. За. Энэ бас нэг даян хайрын төл байгаа юм. Нэг сумгаанд бас нэг 5 дотор байгаад байгаа маа. Тэгээ энийг бас явандаа сайн адуу болох болов уу. Тэгээд уралцсангүй дээ. Бас яарлгүй тэгээ бүдүүрүүлж байгаа лазар голоод оролтыг. Энэ бас манай даян хайрын төл юм байгаа. Их нь бас болохтой зэрэг бүсэд төрсөн дүү. Амар харж байна. Аргагүй шүү. Энэ хойр болохоор эрлээс дундын өрөө байгаа юм. За. Нөгөө л хонгор халзангууны юм удам. Тэгээд дайын дэмдээ нарт хонгорын ээжийнх нь дүүгүүнээс гарсан. Бас даян хайрын төл. 250 мөргөөл гарсан. Энэ тань дээр 50 мөргсөн адуунууд хэд байна тий. Би ер нь сүүлийн үед дандаа 50 мөргүүлээл. Эдгэр чи ихэнх нь 50 мөргүүлсэн боос ингээ яриа яваад хар тийм байгаа шүү дээ. Одоо тэр дээрээс бор 50, тэр хээр 50, энэ хээр 50, энэ 250, энэ 250. Тэгээд нарт хонгорын ээжийнх нь дүүг тэр даян хайр ураад гарсан. Дандаа даян хайрын төлөөд тий. Битүү үрээ энэ жил сургаж уяад энэ хавар анхныхаа уралдаанаар нийслэлийн хурдад гурвалцсан. Тэгээ энэ 100 үйжсэн чинь жоохон хөлн ширмсэн өрөвсөд тэгээ ингээд уягтааг нэг тиймэрхүү л байна да. За энэ бор. За энэ бор ах ба энэ нүгрээ сургаал байж. Энэ хүний мөр энэ дээр ирсэн байж. Энэ нэг улсад аригдсан хөрмөр шүү дээ. Энэ нэг өмнө гоё Эрдэнэлгийн Батэрдны хөрмөр тий. Улсад дөрвөр орсон. Тэгсэн. Ингээд танаа уян дээр чинь улсад төрүүлж аригсан хоёр их мөр байж байгаа юм биш үү? Энэ тэгээд нөгөө өчтөр цоллогон дээрээс
ачуулаа явуулсан тэгээд энэ хашаанд байж идүүлээд яачих гэсэн. Энийг ер нь нөгөө хаамтай одоо авах хэр явж шинжлэх энэ цуг яваад байгаа ч зөндөө гоо. Гүүх би тэгээд шинжиж авч өгч байхгүй. Шинжиж авч өгч одоо амтаа хуураад байх. Энэ сайхан боёо энэ манай энэ Бадамжин овяат энэ жил улсад дөрвөр орсон ордон хөрмөр. За, өвшөөх үү? За. Энэ жил яасан бэлгтэй ерөөсөө. Энэ бас тэгээд энэ чихний үзүүр энэ бас энэ тухмагнаа өргөнтэй. Бас ер нь бас айтайхан мөр биш үү? Үзүүр юм нарийнхан шохон байна. Нэг шовхтой сайхан мөр үлээ. Үс залгаанууд нь сай. Энэ эрүү түүшүү энэ эрүү их сайтай ховл ихтэй тийм энэ ийшээ наашаа ийшээгээ том наашаагаа дараа нь адаа. Тэгээ энэ дээр ингээд содорт бол ингээд ер нь бол ингээд 4 хуруу ингэж ороход 4 хуруу багтчих тий 4 хуруу багт ингэж үздэг байсан. Яг хөөрлөө задууны 5 хурууч байх Монгол адаг бол эрүү 4 хуруугаа хийгээд тэгээд эллүү нь болохтой зэрэг энэ уулзур дээр эрхийн хуруу орвол эрүүний хувь. Ер нь бол яг эрүүний хувь сайтай барин цухалдаа ирэхгүй амьсгаа ирэхгүй гэж ярьд юм л да. За ямар ч байсан ахаад нэг юм сураад авлаа танаас. Ингээд үзэх юм бэ. Тэгээд энэ нэг бас нэг бүсэд хоёр аригдсан юм аа тэгээд. Тэр одоо унаамар болчихсон. Тэгээд энэ араб орсон юм уу? тий араб. Шинэ хотын амьдралыг барилгахаар бус мэдрэмжээр бүтээх орчин үеийн төсөл. Шинэ туршлага, шинэ төвлөрөл. United Mall. Яргаа махтай тэгээд мах ихтэй иймэр их насны мөр давхгүй их ховрол үүдий. Тэгээд зооных нь махын хөдлөгчтэй зэрэг бас бярандаа хурчих гэ тэгэл улаан хөрнөдтэй хөрмөртэй адилхан дуугааз. Тийм байна. Би бас нүдийг хараад. Тэгээд энэ эрүүний ховлын төр сайтай. Тэгээд энэ уул туур сайтай, үе залгаа сайтай. Гол молороо өдөө ер нь тэнцэлтэй бас сайхан мөрөө. Монхор хамаартай. Тий. Энэ тэгээд одоо ингээд энэ 3 маань ихтэл 3 ондоо одоо байна шүү дээ, тий. Хөрмөр Мацуур Монгол халтар 50-тай энэ 25-тай тий ингээд хамгийн хүнд байтал хөрмөрөө. Тий хамгийн юутай нэг Монгол адуу гэдэг утгаараач тэр юм уу. Тэгээд ингээд 3 төмөйхийг уйлаа тэгээд халиумаараа төрүүлгэж чадаагүй ч гэсэн тэг ямарчсан. Төрийн наадам дайрагдуулаад их хурдад дайрагдуулсан. Тэгээ халтармаараа төрүүлэгчтэй хөрмөрөө хоёр. Би өөр амьдралдаа тэгээд нэг надад бас нэг 4 төрлийн төмөйхийг бас сүүлийн шоохор зохиол оногдсон байт. Манай морин тойролгын хэр халдсан марыг Бачлаа ах маань уяад нэг төрүүлд нэг ам үзүүлэгдсэн байсан. Би тэгээ аваад улсад долоолуулаад тэгээд анхны их хурдад ам үзүүлсэн байдаг. Тэгээд дараа нь хөрөн морийг яах вэ? Битүүмээр өөрөө талдраад 2 төрүүллээ ингээд. За энэ төмөйх 2 дахь төмөйх. Тэгээ 3 дахь нь одоо ингээд манай шавь уяад төрийн наадам төрүүлсэн. Төмөйх халиумарыг уяад би улс их хурдад дайрагдуулсан. Тэгээд сүүлд нь улс төрүүлж ам үзүүлсэн. Их хурдад төрүүлсэн энэ халтар морыг уяад төрийн наадам төрүүлсэн. Тэгэхээр би бол бас нэг адууны одоо юу гэх бас нэг адууны одоо хэмэр юу гэх юм те азтай ч гэх юм уу тийм л хүн та. Бас эр хүнд ер нь бас нэг ингээд төрийн 4 төмөйхийг уях одоо хов зуршаа бас 4 төмийнхэн дөрүүлээ их хурдад айрагдад төрүүлсэн юм байна. Та хардаа ингэ. Оо тийм байна. Хөрмөр чинь их хурдад төрүүлсэн, халтар мор орсон, халиу морыг би өөрөө ингээ хоёрыг айрагдуулсан, хэр алзан морыг айрагдуулсан 4. Тэр дөрүүлээ төмийнхээр нэ улс их хурдад айрагдад төрүүлсэн. Тий. Би энэ халтар морыг их хурдад айрагдуулаагүй юм байна. Тэгээд нөгөө 3-ын би чи их хурдад анхны их хурдад ам үзүүлсэн. Тэгэхээр би бас адууны тэмдэгтээ азтай юм аа л гэж байна. Азтай гэхээсээ илүү одоо
хөдөлмөрч тий энэ бол таны хөдөлмөр зүтгэл. Хөдөлмөрч зам бол хамаагүй шүү дээ. Энэ чинь хувь тавилангаар энэ хурдан адуу чинь надад таарж ингэж би сүүлийн үеж байгаа болохоос би хөдөлмөрч хүн гэдэг эднэр чи ирэхгүй. Үгүй тэгээд хувь тавилан аз юу байлаа гэд хэрвээ тэрийг одоо нөгөө дахиулж чадахгүй бол тийм ээ. Сайн адуутай хүмүүс хэргийг гаргаагүй олон л хүмүүс байж идэг шин. Тэгэхээр бол би аз гэж хэлэхгүй л гэж бодож байна. Би бол хувьдаа. Тэгээд аз ер нь бүхэл юм ер нь тэгээд аз юм учиргүй юм байдг нь тэгээд яг хоо тэгээд би ч юм морин дүнийн сэтгэлээсээ дуртай бүх нусаа адууны төлөө зориулж явсан болохоор дээд тэнгэр гэж байдаг бол бас тэгээ энэ олон сайхан том их хүүтэй учруулж тийм юу бэлгэсэн болоо л гэж бодчих. Өөдөө талрахтгүй яг энэ агшинд. Талрахнаа. Мөө мал надыг морин дуртай гэдэг ингээ морин ингэж морины нэгтэй болгож дуртай болгож ингэж хүмүүжүүлж явсан тэгээд Өөндөө тэрээс хайхдаг хаа. тэрээс Тэгээ ёо манай өвөө өдрийн тэмдэглэл хөдөлдөг юм байсан. Тэгээд яг хоо жаргал зовлонгоо онцлог үйл явдлаа тэмдэглэдэг байсан. Тэгээд тийм дэвтэр надад биелдээ 60 эд оноос 70 эд он ингээл нороо гэд. Тэгээд надад тэрхэд өвөө маань бичсэн дэвтэр одоо би сошиалдаар тавьсан шүү дээ. Өвөө маань миний ач хүү төрлөө одоо тэгээд араадагоор Баян Монгол руу яваад миний хөө амны ишгтэй сайн болчих болох хаа гэж. Тэр биелээ авч Монгол улсын гавьяат малчин өндөг ингэртэн гэлэлцээд байж байна да. За маш сайхан ярилцлага боллоо. Маш сэтгэл хангалуун байна. Хата дахин баяр хүргэе. Монголын ард түмнийг их морины хэмрээр, аз хэмрээр бэлхуулж байгаа. Энэ олон хүнийг цэнгэлийн Монголд өмбөж гарахын танд дахин талархал илэрхийлье. Бидний ярилцлага хүлээж авч ярилцсанд маш баярлалаа. Хурдан хөлгийн босоо цагаан мөрт өрөөдмөр өн мөхөө өвдөж яваарэ. Хоёр хүн төрийн том залтан болох бай гэж өрөөё. За санааж сөрөгч урд компани нэмнэ. Энэ цээж нэмнэ. За Excel дандаа л яг тань таарсан. Энэ TRM-ийн үржлийн сироп, үржлийн адуунд хэрэглэх шин сироп, шин бүтээгдэхүүн оруулж ирсэн байл. Тэгэд бас энийг яг үржил хийдэг хүнд л төлмөгчөө өгөөрэй гэдээсэн. Тэгээд танд харлаа. За тэгээд энэ залуучууд юмсан юм. Сөрөгчин брэнд юм. Энэ чин сөрөгчин гин хэрэгэлт юм аа. Эднийх сайн байгаа. Тийм сайн. Тэгээд. За энэ одоо ингэж өгчдөг юм уу? Энэ нөгөө Элс компани мөнх хатмаа манай нэвтрүүлэгт хамтарч ажилладаг. Маш сайхан хамтдаа сайхан ярилцлага боллоо. Тэгээд залуучуудад баярын гэхээс илүү олон зүйлээс асарсан юм сайхан доороо. Заахта баярлалаа. Дахин баяр хүргэе. За баярлалаа. Айлсан адуу хараа блогийнхаа ээлж дугаарыг хүйд 7 хотын торгон ногоон дэвжэнээс Монгол төрийн наадамд их насны мөр төрүүлгсэн Монгол улсын гавьяат малчин Тод Манлаа байж Батүрлийн Батүлзийг үеийн дээрээс хүргэлээ. Энэ удаагийн дугаар маань үзэгч та бүхний хүсэн хүлээж байсан амттай сайхан хувьчиг хүргэж чадсан гэж бодож байна. Манай блогийг үздэг их үзэгч та бүхэндээ баярлалаа. Сайхан надаарай гэж өрөөё. Сэтгэл хөдлөд байна. Өө яасан гоё дайлттай дэгээр хэлсэн чи. Наад бас бэлгэдэг үү? Би бас бэлгэнэ. Нөгөө